За дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг шинээр барилгажуулах ажлын нээлттэй тендер шалгаруулалтыг энэ сарын 19-ний өдөр зарлаад байна. Тухайн төслийн нийт төсөвт өртгөх нь 17.3 тэрбум төгрөг, үүнээс 2026 онд 8.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталсан. За тендер зөвхөн дотоодын аж ахуй нэгжүүд оролцохоор зохицуулсан байна. За ер нь бол санхүүгийн болон чадварын шаардлагыг тендерийн баримт бичигдүүл тусгасан байгаа. Тендер бол олон нийтэд нээлттэй харагдаж байгаа. Тийм болохоор тендерийн баримт бичигдээр тавигдсан шаардлагуудыг хангасан аж ахуй нэгж бол оролцох бүрэн боломжтой нээлттэй зарлагдсан байгаа. Энэ дээр болохоор санхүүгийн чадвар, хүн хүчний чадвар, мөн ижил төстэй ажил хийсэн байх гэсэн ийм ерөнхий шаардлагууд тавьсан байгаа. За ер нь бол орон сууц барьсан туршлагатай компани шалгаруулах гад ижил төстэй ажилд нь бол орон сууцны барилга барьсан туршлагатай компани энэ тендерт оролцох хэрэгтэй байгаа. Мөн гадаадын этгээд бол энэ тендерт оролцох бол хэрэггүй. Ингэж тендерээ зарласан байгаа. За ерөнхийдөө бол нийслэлийн ерөнхий архитектурын баталсан ажлын даалгавар, архитектур төлөлтийн даалгавар, тэгээд нөгөө загвар зургийн дагуу тендер зарласан байгаа. 13 давхар хүртэл зорийн давхартай гэдэг. Тэр архитектур төлөлтийн даалгавар болон загвар зураг нь бол бас мөн сайтад бол нээлттэй байрсан байгаа. Тэрний дагуу төсөл арга хэмжээг бол хэрэгжүүл явнаа шалгарсан компани.